За бас хүүхдүүдээ. Сайн байцгаана хүүхдүүдээ. Багшны өнөөдөр танаа сургуулийн хичээл бүгдээрээ хичээлдээ ихтэй сайн өөрийн санаа бодлоо чөлөөтэй хэлж шүү. За юу? За. Нэгэн их хөшөж өгье. Анхааралтай сайн сонсож байна юу? За. Тэнгис төлгөөтэй эслэх. Эртдээ цагт ийм нэгэн явдал болжээ. Хөнч эрх дураараа бичгээтэй нэгэн холгон байж гэнэ. Бичгийн тэр үдэш орой холоо болж цаа бислэг идэн үйл цаа өөрхийн их нь эр хүрээн харагдаж ээж нь одоохон хүмүн гэсэн бислэгний ярил гарлаа. Хаанаас бэлэн бислэг зам дээр хитэж явах лээ.
Эхийгээ ирэхгүй удаад байхаар нь үлчгийг гэрээсээ гарлаа. Намуу хүмүүсийн одод төвч жирвс ирмэлцэн. Зүүн уулын оройгоос гэгээ цацрахан саран мандат буй тэмдэг. Хормоор дэвшлэх 20-ийн тэрэг сарыг ирэхгүйчгийг анх удаа олж харлаа. Тэгээд яг илээ. Энэ ямар том бислэг вэ? Яагаад уулын орой дээр тавьсан юм болоо? Ээж маань надад түүнийг л авчирхаар явжтэй. Ээжтэй очиж туслая гэж бодлоо. Ийхүү бүлчгийг уул өгсөж харлаа. Яваад л гэж. Уулыг нэг харсан чи өнөө бислэг маань тэнгэр туурсан байж гинэ. Яах. Энэ юу ямар хачин бислэг вэ? Тавнаас дээш гурван бислэгийг би юу н үзээгүй юм бэ? Чи амдаа бүртэн бол тэнэгхэн хулган минь. Тэр чин бяслаг биш сар байхгүй юу? Гэж хэм нэгэн хэлэх шиг болов. Чи гайхан тахыг гихч вэ? Надад юу хэлв үү? Гэвэл би бол Бүхмөрийн хаан Мануул гихч вэ. Одоо чамайг оройн хоолой болгондоо. Айц сандарсан бүлчгийг цэхийсэн 2 ногоон нүднээс юу ч харагдах болоо. Бүлчгийг та намайг өршөөгөөч гэсээр арга шухурч байтал тас гэлдэргээс аваад ярол би мэт хангал хан тэр хаан юу дусныг бүү мэд. Харин нөгөө аимшигтэй ногоон ойр хавьсан байсангүй. Хэсэг хугацаа өнгөрсний дараа тэртээ хонглын үзүүрээс өчүүхэн дэнгийн гэрэл нэлж байгаа бүлчгийг олж харлаа. Дэнгийн гэрэл ойр тутсан бүлчгийг улам нэг айж чичсээр байлаа. Гэвчийн нантан бол сайхан сэтгэл шаардлага чамлаа. Зурам хөөхийг үлчиг өөрөвдөн хооллож, унтлаа, унтуулж. Ингээ зурам дэнгээ байсаа гадагш гарч эхийг нь хайхаар явлаа. Намуу хүн чинь нам бүмийг эвлэж цулцгаан хайж яваа их болгоныг олох. Тийм ийхүү ээжхүү хоёр эсэмнэн дуулж аз жаргалтай амьдрах болсон. Эхлээд юу болсон бэлээ? Хажина. Чанга.
Marta